Бурхан бүхнийг бүтээгч болон амьдрал өгөгч тэр нэгэн ярьдаг уу? Тэр бидний төлөө санаа тавьдаг болов уу? Бид түүний тухай мэдэж чадах уу? Тийм ээ. Тэр ярьдаг. Бидний төлөө санаа тавьдаг бөгөөд түүний хүн төрлөختөн зориулсан мэдэн түүний хэрхэн таньж мэдэх талаар бидэнд өгүүлдэг. 3500 жилийн өмнө Бурхан хүмүүсээр дамжуулан өөрийнхөө үгийг хүн төрлөختөнд хүргэж эхэлсэн. Удаах 1500 жилийн турш Бурхан үгээ хэлсээр байсан бөгөөд 40 хүн түүний үгийг бичиж үлдээжээ. Эртний бичээсүүдийг хууль болоод иш үзүүлэгчид гэж нэрлэдэг байсан. Эдгээр болон бусад хуйлмал цаасан дээрх бичээсүүд нь бичээс гэдэг нэрээр олонний танил болсон. Өнөөдөр эдгээр бичээсүүдийг хамтдаган нэгэн ном болгон Библи гэж нэрлэдэг. Эдгээр ариун бичээсүүдэд Бурханы тухай болон Бурхан энэ дэлхийн бүх хүмүүст хичнээн их хайртай тухай өгүүлдэг. Энэ бол Бурханы Бурханы төв. Бүтээлээс мөнхийн амьд. Түүхийг өгүүлсэн давгчрын хэлбэгсэн. Эхлээд Бурхан тэнгэр болон газрыг бүтээжээ. Газар нь ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон харанхуй ба усаар бүрхэгдсэн байлаа. Бурханы сүнсэл усны мандал дээгүүр элен хальж байлаа. Бурхан хэлсэн нь гэрэл бий болог гэсэнд гэрэл бий боллоо. Бурханыг харахад тэр гэрэл нь сайхан байлаа. Тэгээд тэр гэрлийг харанхуйгаас салгав. Бурхан гэрлийг өдөр харанхуйг шөнө хэмээн нэрлэжээ. Үдэш болоод өглөө болж тэр нь анхны өдөр боллоо. Бурхан усны дотор огторгуй бий болж усыг уснаас салгах гэж айлдлаа. Тэнхүү Бурхан огторгуйг бий болгоод огторгуйн дээрх усыг огторгуйн доорх уснаас салгасан нь тэр нь ёсоор болжээ. Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод өглөө боллоо. Тэр нь хоёр дахь өдөр үлгөө. Бурхан тэнгэрийн доорх ус нэг доор хоримтлагдж хуурай газар ил гар хэмээсэнд тэр нь ёсоор болжээ. Бурхан хуурай газрыг эх газар, хоримтлагдсан усыг далай хэмээн нэрлэлээ. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ. Бурхан газар дэлхийн ялхногоо үрт ургамал үрдэж имсний модыг төрөл төрлөөр нь ургуулга гэсэнд тэр нь ёсоор болжээ. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ. Үдэш болоод өглөө боллоо. Тэр нь 3 дахь өдөр болоо. Тэгээд Бурхан өдрийг шөнөөр салгахын тулд огторгой гэрэлтүүлэгчд бий болог гэжээ. Эдгээр нь тэмдэг 4 өдөр жилүүдэд зориуллаа. Бурхан илүү том нь өдрийг арай жижигэн шөнийг захирч байхаар 2 том гэрэлтүүлэгчийг бүтээлээ. Тэр бас оддыг бүтээлээ. Бурхан газар дэлхийг гэрэлтүүлэхийн тулд тэднийг тэнгэр огторгод байрлуулав. Бурханыг харахад тэр нь сайхан байж. Үдэш болоод өглөө боллоо. Тэр нь 4 дахь өдөр болоо. Бурхан уснууд амьтдаар дүрч жигүүртийн шууд газар дэлхий дээгүр тэнгэр огторгуугаар нисэг гэлээ. Тэгээд Бурхан далай тэнгисийн авраг том амьтад хийгээд усаар дүүрэн үржин амьдардаг хөлхөн хөдлөгч аливаа амьтдыг төрөл төрлөөр нь бүтээлээ. Бас аливаа жигүүртийн шуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ. Бурхан тэднийг адслаж өрсөн төлжиж үржин олширх хэмээлээ. Үдэш болоод өглөө боллоо. Тэр нь 5 дахь өдөр болоо. Бурхан газар дэлхийн амьд амьтдаар дүүрэг хэмээн айлдлаа. Тэр нь ёсоор болжээ. Бурхан газар дэлхийн зэрлэг араатныг төрөл төрлөөр нь, газрыг мөтгөгч бүгдийг төрөл төрлөөр нь бий болголоо. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ. Тэгээ Бурхан бид өөрсдийнхөө дүр төрхийн дагуу өөрсдөө адилхан хүнийг бүтээе гэж айлдлаа. Эзэн Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд оршигч болжээ. Тэгээд Бурхан өөрийнхөө дүрэд төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээлээ. Бурхан анхны эрэгтэйг Адам гэж нэрлэлээ, дараа нь Адам эхнэрээ Ева гэж нэрлэлээ. Тэгээд Бурхан хэлсэн нь эр хүн эцгээ хэн орхиод эхнэртэйгээ нийлэн тэр хоёр нэгэн бий болох ажгүй. Хүн ба түүний эхнэр хоёр хоёулаа нүцгэн байсан бөгөөд тэд огт ицсэн байна. Бурхан өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байж, үдэш болоод өглөө боллоо. Тэр нь 6 дахь өдөр болоо. Ийхүү тэнгэр газар бүх юмс бүрэлдэн тогтжээ. Тиймээс 7 дахь өдөртөө тэр ажиллаан дуусгалаа. Бурхан 7 дахь өдрийг ерөөж ариун болголоо. Эзэн Бурхан Эдэнд нэгэн цэцэрлэгийг байгуулав.
Тэрээр тэнд янз бүрийн модыг ургуулсан харахад үзэсгэлэнтэй идэхэд сайхан байлаа. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амин мод хийгээд сайн мөг мэдүүлэгч гэсэн 2 мод байжээ. Эзэн бурхан хүнийг аваад Эден цэцэрлэгчийг арчлуулан сахиулахын тулд тэнд суулгалаа. Тэгээд эзэн бурхан тэр хүнд тушаан ийхүү өгүүллээ. Чи энэ цэцэрлэгийн сайн мөг мэдүүлэгч модны жимснээс бусд нь аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи тэр модноос огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө зайлшгүй хүн. Бурхан Адам Ева хоёр тэрэгтэй бүх зүйлс элбэг сэтгэл хангалуун амьдралыг өгч тэдэнд хайраа үзүүлсэн. Тэр бас тэдэнд сонголт хийх чадварыг өгсөн ба тэрээр ийхүү бүхэл хүн төрлөختний өвөг дээдэс энэ чадвараа ухаалгаар ашиглах боломж өгсөн. Бурхан Адам Ева хоёрыг зөвхөн тэр модноос үе дээрээ хэмээн өгсөн ганц тушаалын дуулууртай дагаж өөрийг нь хүнд итгэж байгаагаа харуулахыг хүссэн. Бусад бүх зүйлс нь тэднийг баясгах юмс байлаа. Үзэсгэлэнт сайхан цэцэрлэгтээ амар тайван жаргалтай амьдрахын тулд Адам Ева хоёр зөвхөн их эзний мэрэгэн ухаанд итгэж түүний эрх мэдлийг хүнд итгэх ёстой байлаа. Тэд өөрсдийн эрх чөлөөтэй амьдрал болон жаргалтай байдлаа талархах ёстой байсан. Гэвч буруу сонголт хийсэн үед чөлөө сонголт хийх эрх чинь баяр жаргалыг авчирдаг бай. Бурхан хүн төрлөختнийг бүтээхээс олон жилийн өмнө өөрийн бүтээсэн тэнгэр элчүүдэд мөн чөлөөт сонголт хийх эрхийг өгсөн. Бурхан хүмүүсийн хүнд итгэлийг авахыг хүссний адилаар тэдгээр сүнслэг хаант улсын тэнгэр элчүүдийн мөн хүнд итгэлийг авахыг хүссэн юм. Тэнгэр элчүүдийн ихэнх нь Бурханыг дагахаар шийдсэн бөгөөд өнөөдөр ч тэд эзнийг хүнд итгэн магтаж олон замаар хүмүүст тусалж байна. Гэвч бусад тэнгэр элчүүд буруу сонголт хийсэн юм. Хамгийн үзэсгэлэнт тэнгэр элч болох Люциферийг удирдагчаа болгон сонгоснороо тэд Бурханы хайрыг үл ошилсон юм. Люцифер өнгөргөн зам болон бардам байдлаас болж Бурханы хаан ширээн дэх хүндтэй байраа алдахад хүргэсэн юм. Люцифер эсэргүүцснийхээ төлөө тэнгэрээс унсан юм. Учир нь тэр зүрхэндээ Бурхантай тэрсэлдэн би Бурханы оддын дээр сэнтигээ босгоно. Би өөрийгөө хамгийн дээд нэгэн шиг болгоно хэмээсэн юм. Сатан буюу муу ёрын сүнс хэмээн Библиэд гардаг Люцифер нь зөвхөн Бурханд очвол зохистой тэр магтаал хүндлийг өөртөө авахыг хүсдэг. Сатан тэр магтаалыг хүртэхийн тулд хүмүүсийг мэхэлж бүр гэрлийн үзэсгэлэнт тэнгэр элчийн дүр эсэгдэгч түүний худал үг болон хуурамч шашнууд нь өвчин зулан ба сүрлийг авчирдаг. Тиймээс Бурхан өхөксдийн орн руу нүхний хамгийн гүнд хүртэл хаягдана хэмээн Люциферийн мөхлийг тунхагласан юм. Адам Ева хоёрын амьдран суух гоёмсог шин цэцэрлэгт Сатан могоон дүрээр ирж Евад үзэгдлээ. Эзэн Бурханы бүтээсэн аливаа хээрийн зэрлэг амьтдын дотороос могоо хамгийн залтай байжээ. Тэр могоо та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү? Гэж эмэгтэйгээс асуужээ. Эмэгтэй могоод хандаж бид энэ цэцэрлэгт дэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухай Бурхан та нар түүнээс бүү ид бас түүнд бүү хүр тэгвэл та нар өхөн гэж айлдсан хэмээжээ. Тэр могоо эмэгтэй хандаж та нар ерөөсөө өөхөхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн Бурхан шиг болж сайн мөг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг үлээ гэжээ. Сатан бол худал хуурамгийн эцэг гэж Библиэд хэлдэг. Тиймээс Сатан эмэгтэйг залилахыг хичээн Бурханы тухай түүнд худлаа хэлсэн нь мэдээж билээ. Тэдгээр тэр модны жимс идэхэд амттай, харахад тааламжтай, оюун ухааныг нь задалмаар байсныг тэр эмэгтэй үзээд түүнээс авч идэжээ. Тэр бас өөртөөгөө хамт байсан нөхөртөө өгч тэр ч идэж, агшин зур тэр хоёрын нүд нээгдэж тэдний сүнс өхөл байдалд орлоо. Хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд инжир модны навцыг хооронд нь холбож өөрсдөө бэлхэмж хийлээ. Өдрийн сэрүүнд эзэн Бурханы цэцэрлэг дундуур алхаж яваа чимээг сонсоод Адам их нэртэйгээ хоёул эзэн Бурханы оршихугаас цэцэрлэгийн модон дотор нуугджээ. Тэд Бурханы үгэнд итгэхийн оронд өөрсдийн тайлбарт итгэсэн учраас сүнсээр нүхэж Бурхантай харилцдаг дотн байдлаа алдсан юм. Тэгээд эзэн Адамыг дуудаж чи хаа байна вэ гэсэн Адам. Би таны дуу цэцэрлэг дотор сонсоод нүцгэн байсан учраас өөрийгөө нуусан юм гэлээ. Тэгтэл Бурхан
чамайг нүцгэн байсныг хэн чамд хэлсэн юм? Өөд гэж миний тушаасан тэр модны жимснээс чи идсэн үү гэж асуусан Адам. Надтай хамт байлахаар таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн гэж хэллээ. Эзэн бурхан тэр эмэгтэйд чи яаж байгаа чинь энэ вэ гэсэн тэр эмэгтэй. Үгүй тэр могоо намайг мэхснээс болоод би идсэн гэлээ. Эзэн бурхан тэр могоод хандаж чи ийм хэрэг хийсэн учраас хамаг амьтдаас илүүгээр хараагдсан болоо. Чи хэвлийгээрээ мөрхөж насан туршдаа тоос шороо идэх болно. Би чамайг тэр эмэгтэйгтэй өс сонзонтой болгоно. Тэр эмэгтэй үр хүүхэд чиний толгойг няцлах болно гэж хэллээ. Сатаны эсрэг энэ хараал нь бурхан нэг өдөр аврагчийг илгээх өгөөд нэгэн эмэгтэйгээс төрөх аврагч сатаныг ялах тухай бурханы үгэнд анх удаа дурддагцсан юм. Бурхан эмэгтэйд хандаж би чиний жирэмсний зовлон асар үлэмж ихсгэж чи их зовлонтойгоор хүүхдэн төрүүлж эр нөхөр чинь чамайг захирах болно гэлээ. Адамд хандан чи эхнэрийнхээ үгийг сонсож бүү идгэж миний чамд тушаасан модноос идсэн учраас чамаас олж газар дах хараал хурж чи насан туршдаа зүтгэж байж ургацыг нийдэх болно. Газар чамд зангууа халгааг ургуулна. Чи газар шороондоо эргэж очих хүртлээр духныхаа хөлсийг туслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан тул чи тоос шороондоо буцаж очих болно гэжээ. Инжирийн модны навчаар Адам Ева хоёрын ойсон бэлхэмж нүцгэн биеийн далдалж чадахгүй байсан тул эзэн бурхан Адам болон түүний эхнэрт зориулж арьсан дээл хийж өмсгөжээ. Эзэн тэдний хувцсхийн тул амьтныг алах хэрэгтэй боллоо. Ийхүү Адамаар дамжин гэмба үхэл энэ дэлхийд ирсэн юм. Хүмүүсийн дуулуургүй байдлыг гэмгүй нэгний үхлээр халахлах тухай бурхан энэ дэлхийг бүтээхээс өмнө төлөвлөсөн байжээ. Тэрээр хүмүүс өөрийнх нь удирдлагаас мунхагаар татгалзан өөрсдөө амьдралынхаа бурхан болохыг хичээсээр сүйрнэ гэдгийг мэдсэн юм. Бурханаас татгалзсан уг байдлыг тэрээр гэм гэж нэрлэдэг. Гэвч бурхан хүн бүрт хайртай учраас бүх хүмүүсийн гэмийн золиос болон нас барах аврагчийг илгээж хүмүүсийн гэмийг уучлахаар төлөвлөжээ. Тэгээд эзэн Адам Ева хоёрыг Эден цэцэрлэгээс хөөж гаргаад амин мод руу хөтлж замыг хамгаалуулахаар Эден цэцэрлэгийн зүүн талд хүмүүсийн гэмийг уучлахаар төлөвлөжээ. Тэгээд эзэн Адам Ева хоёрыг Эден цэцэрлэгээс хөөж гаргаад амин мод руу хөтлж замыг хамгаалуулахаар Эден цэцэрлэгийн зүүн талд хэрбүүд болон зөв бүрд эргэлддэг галт илдийг байрлуулна гэжээ. Адамын гэм хийсэн учраас эхлэн хүмүүс бүгд өөхөх тавилантай боллоо. Гэвч бурханы түүхэнд найдвар байсаар байна. Адамын эхнэр Ева жирэмсэлж хүү төрүүллээ. Ева эзэн надад хүү хайрл гэлээ. Тэгээд тэр хүүгээ Каин гэж нэрлэлээ. Дараа нь дахин нэг хүү төрүүлж Абель гэж нэрлэлээ. Тэгээд Абель хончин, Каин тариачин болжээ. Бурханы товлсон цагт Каин газараас авсан үр жимснээсээ эзэнд өргөл болгон барьжээ. Харин Абель хонин сүргийнхээ анхны төлийг авчирч өргөлөө. Эзэн Абелийн өргөлийг оошон хүлээн авч Каиныг болон түүний өргөлийг оошоосонгүй. Каин ихэд уурлсанд эзэн Каинаас "Каин, чи юунд дуурлан уруу царайлаад байгаа юм бэ?" гэж асуулаа. Эзэн дараа нь Каинд "Амьтны амийг золиослж дахил өргөдөг инжирийн навчис Адам Ева хоёрын гэмийг халахж чадаагүй адил цусгүй ургамал ногоо гэмийг хизээч халахж чадахгүй" хэмээн сануулсан. Бурхан золиос болгож амьд амьтан авчирхаас татгалзсан Каины дуулуургүй байдлыг илэрхийлсэн хэрэг. Учир нь тэрээр Бурханы заасныг хүндэтгэсэнгүй гэж хэлсэн. Библиэд хэлэхдээ Абелийн өргөл нь Бурханы үгэнд итгэх итгэлийг харуулсан бол Каиныг тэгсэн байна. Бурхан Библийн номуудад цус урсахгүйгээр гэмийн уучлал гэж байхгүй гэдгийг мэдүүлсэн байдаг. Гэвч Каин амьтны амийг өрг гэсэн Бурханы үгийг даагаагүй юм. Тэрээр өөрийн дүү Абелийг үүнд буруутхан хээр талд байхдаа дүү Абель руугаа дарж түүнийг аллаа. Эзэн "Чиний дүү Абель хаа байна?" гэж Каинаас асуухад Каин "Би мэдэхгүй, би дүүгийнхээ харгалзагч юм уу?" гэж хариуллаа. Эзэн "Чи юу хийчих вэ? Чиний дүүгийн цус газараас над руу хашгирахыг би сонсч байна"
Газар чиний газараас дүүгийн чин цусыг авсан тул чамд газараас хараал хүрлээ гэж хэллээ. Каин эзний оршихугаас явлаа. Каин бурхны өмнө дуулуургүй байсан нь анхны аллах болсон гэр бүлийн хагарлыг бий болголоо. Гэвч бурхан Адам Ева хоёрыг ивэж өөр олон охид хөвгүүдийг өглөө. Он жил өнгөрсөөр Адам Ева хоёрын үр удам газар дээр өнөр өтгөн боллоо. Гэвч эзэн дэлхий дээрх хүмүүсийн бузар гэмн үлэмжих хүсэл бодол бүхний ямагт муухай болсныг хараад өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан сэтгэл зүрхэндээ гашуудлаа. Эзэн би өөрийн бүтээсэн хүн төрлөختнийг газрын хөрснөөс устган үгүй болгоно гэлээ. Харин Ноо эзний мэлмид тааллаг болжээ. Ноо бол зөв шударга өөрийн үеийнхний дунд гэмзэмгүй бурхантай хамт явдаг нэгэн байлаа. Бурхан Ноод хандан хүн төрлөختний төгсгөл ойртлоо. Учир нь хүмүүс энэ дэлхийг хүчирхийллээр дүүргэлээ. Би тэдний газартай хамт устгана. Чи модоор өөртөө хөвгч авдар хийж түүн дотроо тасалгаанууд гаргаж дотор гадаргуу давирхаа төрх. Хөвгч авдрын урт 450 тухай, өргөн нь 75 тухай, өндөр нь 45 тухай бөгөөд ганцхан хаалгах хий. Чи өөрийн эхнэр 3 хүү бариутай хамт тэр хөвгч авдарт орох болно. Чи өөртөөгөө хамт амьд үлдээхийн тулд амьтан бүрээс эремийг хосхосоор нь хөвгч авдарт аваачиж оруул. Төрөл төрлөөс хосхосоороо чамд очих болно. Чи бүх цэвэр амьтны төрөл бүрээс 7 эремээр нь ав. Хөвгч авдраа хийж байх зур Ноо хормоо хүмүүс тандж бурханыг үл хүндлэгсэд бүгд суурих болно гэж хэлж байлаа. Харамсалтай нь хүн бүр Ноог элгэлэн шоолж бурханы анхааруулгыг хэрэгжсэнгүй. Гэвч Ноо түүний гэр бүлийнхэн бурханд итгэж бурханы товлсон цаг болоход хөвгч авдрандаа орж эзэн тэдний араас хааж. Бурхан газар дэлхий дээр 40 өдөр 40 шөнө бороо орууллаа. Газрын гүнээс ус булаг мэт оргилон гарч газар дээрх усны төвшин нэмэгдлээ. Ус улам ихсэн хөвгч авдар усны мандал дээр хөвж байлаа. Эцэст нь газар дэлхий дээрх ус улам хүчтэй халж тэнгэрийн доорх өндөр улс бүгд усаар бүрхэлжээ. Амийн сүнсний амьсгалтай бүхэн өхлөө. Газар дэлхий дээрх хөдлөгч хамаг амтэн, жигүүртэн шүү, мал адгуус, ан хараатан, мөдгөгч бүхэн хийгээд бүх хүн төрлөختөн өгчээ. Ус 150 хоногийн турш дэлхий дээр халж байлаа. Гэвч бурхан Ноо болон түүний хамт хөвгч авдарт байсан бүгдийг хамгаалж байлаа. Тэгээд бурхан газар дэлхий дээр салхилуулсанд ус татарчээ. Ус нь газар дэлхийгээс татарсаар онгоц аррат ууланд ирж тогтоход ургамал ногоо дахин ургаж эхэллээ. Бурхан Ноод хандан ингэж хэллээ. Онгоцон дуу амьтад аваад хөвгч авдраасаа гар гэлээ. Тэд гарчээ. Ноо эзэн зориулан тахилын ширээ босгож тахил өргөлөө. Дараа нь бурхан Ноог болон түүний хөвгүүдийг ерөөн тэдэнд та нар олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэхтөө. Би та нарт ургамал ногоог өгсөн шиг одоо аливаа амьд амьтныг мөн та нарын хоол хүнс болгон өгч байна гэлээ. Гэвч хэн нэгэн хүн алах юм бол би өөрийн амийг бас алдах болно. Учир нь бурхан хүнийг өөрийн дүрээр бүтээжээ. Бурхан би өөрийнхөө гэрээг та нартай болон та нарын үр хүүхэдтэй байгуулж байна. Хүн болоод хамаг амьтныг дахин хязээ шүүрийн усанд устгахгүй. Би үүлэнд солонгоон татуулж тэр нь миний дэлхийтэй байгуулсан гэрээний тэмдэг болно. Намайг газар дээр үйл хуралдуулахад тэр үүлэн дээр солонго татахыг харах болно. Би мөн тэрийг хараад байгуулсан гэрээгээ эргэн дурсах болно гэжээ. Ноогоос хойш олон үе дамжин бүх дэлхийн нэг хэлтэй нэг аялгаутай байлаа. Хүмүүс дорн зүг хөндөй тал руу нүүдлэж тэндээ нутагшин суурч. Тэд бие биедээ хот болон цамхаг барьж байгуулан нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ. Энэ шийдвэр нь явж дэлхийг дүүргэсэн бурхны тушаалын шууд эсэргүүцсэн явдал байлаа. Мөн тэднийг барихаар төлөвлөсөн цамхаг нь нар сар оддог шүтгэж зориулагдсан эд байлаа. Хүн төрлөختөн бурхныг өөрийн магтан хүндлэхийн оронд түүний бүтээлүүдийг хүндлэхээр шийдэжээ. Эзэн хүний хөвгүүдийн барьж байгуулж буй хот болон цамхагыг үзэхээр бууж иржээ. Эзэн тэгээд айлдсан. Эдгээр хүмүүс нь
нэг үндэстэн бас нэг хилтэн учир тэд үүнийг хийж эхэлсэн бөгөөд хоошид тэдний хийхээр төрүүлсэн ямар ч зүйл тэдний хувьд боломжтой болно. Бид бууцгааж тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Ингэснээр тэд бие биенийхээ яриаг ойлгохгүй болно гэжээ. Тэгээд эзэн тэдний хэлийг хутгалдуулан хот байгуулахын зогсов. Тийм учраас тэр хотын нэрийг Самуурал буюу Баабл гэж нэрлэжээ. Учир нь эзэн дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулж хүмүүсийг дэлхийд даяар тараалаа. Хүчит үерээс хойш 400 гаруй жилийн дараа Бурхан ойрхон орнотын Уур хотод амьдарч байсан Авраам гэгч нэгэн эрд үзэгдэж айлцсан. Чи төрсөн нутгаан төрөл саданга эцгийнхээ гэрийг орхиж миний чамд зааж өгөх газар руу яв. Би чамайг аагаах үндэстэн болгож чамайг ерөөн алдар нэрийг чинь аагаах болгоно. Чамайг ерөөгчдөг би ерөөж чамайг хараагч нэг би хараана. Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөн гэлээ. Тэгээд Авраам эзний хэлсэн ёсоор явж Канаан нутагт орж ирлээ. Эзэн Авраамд дахин үзэгдэж би чиний үр хүүхдэд энэ нутгийг өгье. Чи тэнгэр өөд хар. Хэрв оддыг тоолж чадвас тоол. Чиний үр удам ийм олон болно гэлээ. Авраам түүний эхнэр Сарай хоёр үр хүүхэдгүй байсан хэдий ч Авраам эзэнд итгэсэн байсан эзэн түүнийг зөвд тооцлоо. Авраам тэгээд ингэж хэллээ. Эзэн Бурхан минь би энэ газрыг өвлөн авах хэрхэн мэдэх вэ? Гэсэнд эзэн Авраамд ийм зүйл болно. Чиний үр удам харийн нутагт очиж 400 жилийн турш боочлогдсон дардагдах болно. Нэгэн үндэстэн тэднийг боочлох хэдий ч би тэр үндэстэн гişүүн. Түүний дараа чиний үр удам их хэд юмстай гарч ирнэ. 4 дахь үедээ чиний үр удам энэ нутаг руугаа эргэж ирнэ гэж айлчжээ. Авраамын эхнэр Сарай түүнд ямар ч хүүхэд төрүүлж өгөлгүй байсаар хөгшөрчээ. Тиймээс Сарай Авраамд та миний Египт дарс бүсгүй Хаагартай онтч хүүхэдтэй болно уу? Би түүнийг хүүхдийг өөрийнхөө л гэж үзэх болно гэлээ. Авраам Сарайгийн үгэнд оржээ. Авраам эзэн тайртай байсан хэдий ч Бурхан өөрийнх нь эхнэрээр түүнд үр хүүхэд заяана гэдэгт итгэл дүүрэн байж чадсангүй. Тэгээд Хаагар Авраамд Ишмаил нэртэй хүү төрүүлж өглөө. 13 жилийн дараа буюу Авраамыг 99 настай байхад эзэн түүнд дахин үзэгдэж хэлсэн нь би бол төгс хүчит Бурхан. Чи миний өмнө явах тун. Би чамд үүнээс хойш чамайг Авраам гэхгүй харин Авраам буюу олон үндэстний эцэг гэх болно. Сарайг Сара гэж нэрлэх өгөөд энэ нь гүн жигсэн утгатай. Би Сараг ерөөж түгээр чамд хүү өгөөд түүнийг үндэстнүүдийн эх болгоно гэлээ. Авраам Бурхан танд Ишмаил таны өмнө амьдрахч болоосаа гэсэнд Ишмаилийн тухай гэвэл чиний үгийг сонслоо. Би түүнийг ерөөж олон хүүхэдтэй маш өнөр өтгөн болгоно. Би түүний агуу том үндэстэн болгоно. Бурхан амлснаа биелүүлж Авраам болон Ишмаилийн үр хүүхдүүдээс араб үндэстэн гарлаа. Эзэн хэлэхдээ Сарагийн хүү болон түүний үр хүүхдүүдтэй би мөнхийн гэрээ байгуулах болно гэлээ. Үүний дараа Сара Авраамд хүү төрүүлж өгсөн бөгөөд тэд Исаак гэж нэрлэлээ. Исаакийг өсөж том болоход эзэн Авраамын итгэлийг шалгаж туршихаар шийдэжээ. Тэгээд Бурхан ингэж хэллээ. Авраама гэсэнд тэр би энд байна гэжээ. Бурхан чи өөрийн цорын ганц хайртай хүү Исаакан аваад Мария гэдэг газар руу яв. Миний зааж өгөх нэг уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өрг гэлээ. Авраам өглөө эртлэн босоод Бурханы хэлсэнчлэн хүү Исаакан дагуулж явлаа. Тэгээд 3 дахь өдөр нь Авраам хараага өргөн товлсон нутгийг алсаас харлаа. Авраам шатаалт тахилын модыг авч хүү Исаактан өрүүлж өөрөө гал хутг хоёроо гартаан бариад хоёул хамт уул өд явжээ. Исаак Авраамд хандаж ингэж хэллээ. Аав минь галва мод энд байна. Харин шатаалт тахилын хурган хаа байна гэхэд Авраам
Хүмүндээ шатаалт тахилд зориулж бурхан өөрийгөө хургаар хангана гэлээ. Бурханы Авраамд зааж өгсөн газрыг хүртэл тэд хоёр цааш явжээ. Авраам тэн тахилын ширээ босгож модоо бэлтгэжээ. Тэрээр хүү Исаакан ороож тахилын модон дээр тавилаа. Тэгээд Авраам хүүгэн алхаар хутагтай гараад алайтал эзний тэнгэр ич тэнгэрээс түүнийг дуудаж Авраам гэж дуудсанд тэрээр би энд байна гэлээ. Эзэн Исаакт гар бүхүр. Учир нь чи цорын ганц хүүгээ надаас хармлаагүй тул намайг хүндэлдгийг чинь одоо би мэдлээ гэж хэллээ. Авраам хараагаа өргөн ажиглахад түүний ард нэгэн эр хонь өтгөн бутанд эврээрээ тэгэлсэн байлаа. Тэгээд Авраам очиж тэрээр хоньыг барьж аваад хүүгийнхээ орондоо түүнийг шатаалтаа дахид болгон өргөжээ. Библиэд хэлснээр Авраам бурхан Исаакийн талаар өгсөн амлалтаа биелүүлнэ. Бурхан түүнийг үхлээс амьлуулна гэдгийг мэдэж байжээ. Бурхан Авраамын итгэлийг хараад би үнэхээр чамайг өрөөж чиний үрсийг тэнгэрийн одод мэт асар олон болгоно. Бас миний үгийг дуулууртай дагсан учраас газар дэлхийн бүх үндэст нь чиний үрсээр дамжуулан өрөөгдөх болно. Авраам олон жилийн өмнө Эденд Бурханы амласан аврагч өөрийнх нь үр удмаас төрнө гэдгийг ойлгон хязгааргүй их баярлалаа. Авраамыг шалгасан Бурханы шалгуур нь нэгэн өдөр Бурхан Тэнгэрлэг эцэг өөрийн хайртай ганц хүүгээ бүх дэлхийн төлөө хэрхэн золиослохыг үлгэрлэн харуулсан юм. Дараа нь Исаак гэрлэж Яаков, Есүс хэмээх хоёр ихэр хүүтэй боллоо. Хожим нь Бурхан Яаковд Израиль гэдэг нэр өгсөн ба амласан газрыг түүнд өгөхөөр сонголоо. Яаков 12 хүүтэй байсан ба тэдний нэг болох Йосефийг ах нар нь боол болгон зарсан ч эцэст нь Йосеф Бурханы Тэнгэрлэг ивэлээр Египтийн хан Фараогийн хажууд захирагч болсон юм а. Йосеф өгөөмөр хүн байсан тул ах нарын ган өршөөж бүх төрөл төрөстэй өлсгөлөнгөөс аврахын тулд тэднийг Египтэд нүүж иргэжээ. Тэгээд Авраам, Исаак, Яаковын үр удам болсон Израилийн хөвгүүд гэдэг 70 хүн Бурханы Авраамд өрдөн хэлж байснаар нэгэн өдөр өөрсдийн боочлох Египт рүү нүүж ирлээ. Израилийн хөвгүүд өсөн улам мөржиж олширн Египтийн нутгийг дүүргэлээ. Йосефийг мэдэхгүй шинэ хаан үүнд санаа зовж эхэллээ. Тэр Египт шүүдэд үзэгтэн Израилийн хөвгүүдийн ард түмэн биднээс олон бас хүчтэй боллоо. Тэдэнд нарийн ухаанаар хандцгаая. Тэгэхгүй бол тэд олон болж дайн гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлж бидний эсрэг байлдах болно гэлээ. Тэгээд Египтчүүд еврейчүүдийг боол болголоо. Харгас боолын эзэд Израилийн хөвгүүдийг хүнд хүчээр ажилд албадан шахалаа. Гэвч инхүү дарлагдах тусам тэдний тоо улам улширч хүчрэхэг болсоор байлаа. Фараон еврей их баригчдыг цуглуулan ингэж хэллээ. Та нар еврей эмэгтэйчүүдийг их барих үедээ хүү төрүүл өхүүлж охин төрүүл амьд үлдээ гэлээ. Еврей эмэгтэй хүү төрүүлсэн бөгөөд түүнийг 3 сар нуулаа. Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо барагшин давирхаа түргсэн сагсан дотор хүүгэн хийж голын эргийн зэгсэн дунд тавьжээ. Фараоны охин усанд орохоор гол руу ирж зэгсэн дунд цагс байхыг үзлээ. Тэрээр сагсыг нээж харсанд хүүхэд ууж байлаа. Тэр түүнийг өрөвдөж энэ бол еврейчүүдийн хүүхдүүдийн нэг байна гэж хэллээ. Тэр хүүхдийг авч өөрийн хүү болгон өсгөжээ. Тэрээр хүүг уснаас гаргаж авсан гэсэн утгаар Мосе гэж нэрлэлээ. Мосе Египтийн хаан ширээ болон бүх эрдэнсийг өвлөх хувьтай боллоо. Мосе өсөж том болоод өөрийн еврей ах дүү нар руу очиж тэдний хүнд хүчээр ажлыг харлаа. Гэтэл нэг еврей хүнийг Египт хүн зодож байхыг тэр үзлээ. Тэр Мосе хөнгүү байхыг үзмэгцээ мөнөх Египт хүнийг алж цогцын элсэнд нуужээ. Гэвч Фараон Египт хүний үхлийн тухай сонсоод Мосег алхаар ирлээ. Мосе зүгтааж Медиан гэдэг газарт амьдралаа. 40 жилийн дараа Фараон нас барж Израилийн хөвгүүдийн боолчлолоос болж уйлан хашгирах дуун Бурханд хүрлээ. Бурхан Авраам, Исаак, Яаковтай байгуулсан өөрийн гэрээг саналаа. Мосе хончин болж өөрийн сүргээ цөлд хариулж байтал эзэн Тэнгэр
Элч бутан дотроос галын дөл донд түүнд үзэгдлээ. Гайхамшигтай нь бутанд гал дүрлэж байсан боловч бут шатахгүй байлаа. Тэгээд Мосе бут яагаад шатахгүй байгаа? Энэ гайхамшигтай үзэгдлийг би очиж үзэх ёстой гэлээ. Түүнийг дөхөн очтол Бурхан Мосе, Мосе гэж дуудлаа. Би энд байна гэж Мосе өгүүлээ. Тэгтэл Бурхан нааша буур чиний зогсож байгаа газар бол ариун газар учраас шахаагаан тайл. Би чиний эцгийн Бурхан, Авраамийн Бурхан, Исаакийн Бурхан, Яаковын Бурхан гэж айллаа. Мосе Бурханыг үцхээс айж нүрээ нуулаа. Эзэн Египтэд байгаа өөрийн ард түмний зовлонг би сайтар харж тэдний хашгирахыг би сонслоо. Би тэдний зовлонг мэднэ. Тэднийг Египтчүүдийн гараас чөлөөлж тэр газраас гарган сүү балаар бэлгсэн сайхан нутаг руу аваачаар би бууж ирлээ. Тиймээс Мосе би чамайг фараон руу илгээж чамайг өөрийн ард түмэн болох Израилийн хүүгүүдийг Египтээс авчруулъя гэлээ. Мосе Бурхан фараон руу очиж Израилийн хүүгүүдийг Египтээс гаргах гэдэг би хэн юм бэ гэж хэлсэнд би Израилийн хүүгүүд рүү очиж та нарын өвөг дээдсэн Бурхан намайг та нар руу илгээлээ гэж хэлэхэд тэд надаас түүнийг хэн бэ гэж асуул би тэдэнд юу гэж хэлэх юм бэ? Чадахгүй. Бурхан Мосед би бол би байд. Израилийн хүүгүүдэд чи бол би байдаг. Намайг та нар руу илгээсэн гэж хэл. Мосе эзэмдээ би уран цэцэн үггүй би хэл яриа модон хэлтэй хүн шүү дээ гэлээ. Эзэн түүн хэн хүний амийг бүтээсэн билээ? Эзэн би биш гэж юу? Өөрийн Аарон руу оч тэр хэл яриа сайтай түүгээр дамжуулан ир. Би чиний болон түүний амттай хамт байж юу хийх тухай хэлхийг зааж өгнө. Египт руу буцаж очиод фараоны өмнө гайхамшгуудыг үйлг. Харин би түүний зүрхийг хатуу болгох өгөөд тэр ард түмнийг явуулахгүй. Тэгэхэд чи фараонд Израиль бол миний хүү, миний ууган хүүгэн, миний хүүг явуул. Тэр надад үйлчлэхэд чи түүнийг явуулахаас татгалзуул би чиний ууган хүүг ална гэж хэлээрэй гэжээ. Мосе Ааронаар фараонд очиж Израилийн Бурхан эзэн ийхүү айлдж байна. Миний ард түмнийг явуул гэсэн гэж хэлв. Тэгэхэд харин фараон эзэн гэгч хэн болоод Израилийг явуул гэсэн. Түүний үгийг би дагах ёстой юм. Эзэнийг мэдэхгүй Израилийг ч явуулахгүй гэж хэллээ. Мосе эзэнд буцан ирж "Өө эзэн, та юунд намайг явуулсан юм бэ? Би таны нэрээр ярихаар фараонд очсон гэвч та өөрийнхөө ард түмнийг аварсангүй" гэхэд би Авраам, Исаак, Яаковт төгс хүчит Бурханаар илэрсэн гэд дараа нь эзэн Мосе тайлбарлан тэр удахгүй Египтчүүдэд өөрийгөө Яахва аврагчийн дүрээр таниулах өгөөд Египтчүүдэд бүх хүмүүс бүтээлийн биш харин цорын гац Бурханыг магтан хүндлэх ёстой гэдгийг ээлжлээ. Эзэн Мосе Ааронарт фараоны өмнө яв, тайгаан авч Египтийн усан дээгүр сунг гэлээ. Мосе Ааронаар эзний тушаасан ёсоор үлдлээ. Голын бүх ус цус болон хувирч загас жарахаа нүхэж гол өмхөрсөнд Египтчүүд голын уснаас ууж чадахгүй боллоо. Египтийн газар нутаг дахь бүх гол ийм болсон байлаа. Эзэн дахин Мосетэй ярьж фараонд очиж миний ард түмнийг явуул. Тэд надад үйлчлэн хэрэг чи тэднийг явуулахаас татгалзуул би чиний бүх нутаг дэвсгэрийг мэлхийгээр цохино гэж хэллээ. Гэвч фараон татгалзжээ. Ийхүү мэлхийнүүд Египтийн газар нутгийг бүрхлээ. Мэлхийнүүд хүмүүсийн байшинд тэдний унтлагын өрөөнд орон дээр нь зууханд гурилын савнд орлоо. Тэгээд фараон Мосе Аарон нарыг дуудаж надаас болон миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж эзнээс гуйлаа. Би ард түмнийг явуулъя гэж хэллээ. Гэвч фараон гайхамшиг амар амгалан болсныг үзээд зүрхэн хатууруулж эзний айлдсанчлан тэднийг сонссонгүй. Бурхан Египтийн газар нутагт үргэлжлүүлэн гайхамшиг буулгалаа. Ийхүү гамшиг буулгах үрд фараон зогсоож өгөхийг буйх мөртөө Израилийн хүүгүүдийг явуулна гэсэн амандаа хүрдэггүй байлаа.
Бурхан Египтийн бүх нутаг даяар газрын бүх тоос, бөөс болон хувирч хүн малд шавлаа. Ил бичид фараонд энэ бол Бурханы буруу гэж хэлжээ. Дараа нь Бурхан тоо томшгүй бөөн ялаа фараон болон түүний зарц нар руу илгээлээ. Бурхан аимшигтай тахал илгээж Египтийн бүх мал өгсөн хэдий ч Израилийн хөгүүдийн бүх малаас нэг нь ч өгсөнгүй. Мосе фараоны өмнө зогсож үнс савн тэнгэрүүд цадсанд Египтчүүд болон амьтад нь идээд ярга халдварлаа. Дараа нь Бурхан Египтийн газар нутагт хүчтэй мөндөр оруулна гэж анхаарууллаа. Эзний үгэнд итгэсэн бүхэн өөрсдийн боол малыг гэртээ бөөгнүүлв. Харин эзний үгийг оошоогоогүй нь өөрсдийн боол малыг хээр орхив. Аимшигт мөндөр галтай хамт бууж тариалангийн бүх ургамал хээрийн бүх модыг хугчин хээр байсан хүн малыг бүгдийг мөндөр цохилоо. Зөвхөн Израилийн хөгүүдийн амьдарч байсан Гошин гэх газар мөндөр орсонгүй. Зарцаанууд Египтийн бүх газар орж газрыг харанхуйлтал тэд бүхэл газрын гадаргууг бүрхлээ. Мөндрөөс үлдсэн тариалангийн аливаа ургамал модны бүх жимсийг тэд идчихэ. Египтийн бүх газар даяар ногоон юм хүч үлдсэнгүй. Египтийн бүх нутаг 3 өдрийн турш түнэр харанхуй боллоо. 3 өдрийн турш хүмүүс нэгээ харж чадахгүй гэрээсээ ч гарсангүй. Харин Израилийн хөвгүүдийн амьдарч байгаа газарт гэрэлтэй байлаа. Фараон мөн л ард түмнийг явуулсан бөгөөд Мосег занал хийлэн надаас чи зайл. Чи миний нүрийг харсан өдөртөө үхэх болно гэхэд Мосе та зөв ярьж байна. Би таны нүрийг дахин харахгүй гэж хэллээ. Эзэн Мосед би бас нэг гамшигыг фараон хийгээд Египт даяар авчирна. Үүний дараа тэр миний ард түмнийг Египтээс гаргана. Энэ тахал Египтийн газрын бүх анх төрөсөд өөхөх болно. Сентидэ залрагч фараоны ууган хүүгээс эхлэн термийн ард байгч шивгчний ууган хүү хүртэл өөхөл авна. Египтийн бүх нутаг урд өмнө байгаагүй бас хоошид хязээч шүл гарах уйлаа малям болно. Мосе Израилийн бүх чуулганд инхүү хэл. Айл бүр нэг хураг сонгон ав. Та нарын хураг өөсөвгүй. Нэг настай хураг байх ёстой. 4 хоногийн дараа Израилийн бүх чуулганы цуглаан нь тэдгээрийг орой нядал. Та нар хэсэг анхлын ургамал авч хурганы цусан дүрээд хаалганыхаа тодхонд болон баруун зүүн хадвчинд төрөх. Тэгээд өглөө болтол нэгэн ч гэрээсээ гарч болохгүй. Та нар галд шарсан махыг тэр шөндөө идэх ёстой. Харин ясыг хугалж болохгүй. Галд шарсан махыг эсгээгүй талхтай идэх төв. Энэ бол эзний дээгүүр өнгөрөх баяр юм. Би тэр шинэ Египт орн даяар явж Египтийн нутаг дахь уугнуудын хүн мал гэж ялгалгүй бүгдийг налж Египтийн бүх бурхтад ял шийтгэл буулгана. Би бол эзэн. Цусан та нарын бага гар дээр та нарын төлөө тэмдэг болно. Би цусыг хараад та нарын дээгүүр өнгөрөх учир цүйрлэн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Үүнээс хойш та нар жил бүр эсгээгүй талхны баярыг эзний дээгүүр өнгөрснийг дурсан тэмдэглэх болно. Израилийн хөвгүүд явж Мосе Аарон нарт эзний тушаасан ёсоор үйлдсэн билээ. Энэ нь яг шөнө дунд тохиолдов. Сентидэ залрагч фараоны ууган хүүгээс эхлээд гямданд хоригдож байгаа хүний ууган хүү хүртэл мөн малын бүх анхны төл Египт газар дахь бүх анхны төрөстийг эзэн цоглоо. Тэр шин фараон хийгээд түүний бүх зарцнаар бүх египтчүүд болсон бөгөөд Египтэд асар их уйлаа малям боллоо. Харин хаалганыхаа хатагчинд хурганы цусаар тэмдэг тавьсан болгон аврагдлаа. Тэгээд фараон Мосе Аароныг шөнө дуудаж хэлсэн. Бүх хүмүүсийг сэрээ. Та нар болон Израилийн хөвгүүд миний ард түмний дундаас зайл. Явж хүчсэн ёсоор эзэндээ үйлчил.
Египтчүүд бид бүгд өгөх нь гэд еврейчүүдийг яаруулан мутгаасаа аль болох бушуухан гарга гэж хөөлөө. Египтчүүд явж буй еврейчүүдэд алт эрдэнэсээ хүртэл өгч байлаа. Саяар тоологдохоор олон болсон Израилийн хүүгүүд асар олон тооны мал сүргээ дагуулan гарлаа. Бурхан Авраамд хэлсэн ёсоор Авраамын өр удам боолчлогдсон дарлагдж байгаад дөрөв дэх үедээ боолчлоос чөлөөлөгдөж их хэд юмстай гарч ирнэ. Тэгээд Бурханы ууган хүү гэж дуудсан энэ агуу үндэстэн Египтийн газар нутгийг орхиж зэлүүдэхээр очиж буудлаа. Эзэн Мосед айлдан удахгүй фараон Израилийн хүүгүүдийг цөлд мухарцсан гэж бодно. Би фараоны зүрхийг хатууруулж тэр та нарын хойноос хөөе. Гэвч би алдаршиж египтчүүд намайг эзэн мөн гэдгийг мэдэх болно. Бурханы хэлсэнчлэн фараон болон түүний зарцнаар еврейчүүдийн эсрэг болон хувирч бид Израилийн боолуудыг яагаад явуулчих вэ гэцгээв. Фараон 600 шилдэг тэрэг болон Египтийн бүх тэрэг түүний морьтонгууд ба цэргүүдийн хамтаар еврейчүүдийн хөөсөр улаан тэнгисийн эрэгт буудлаад байхад нь гүйцэж ирлээ. Еврейчүүд Египтчүүдийн ойртон эрхийг хараад ихэд айж эзэн рүү хандан хашгирцаар "Бүү айцгаа, бат зогсож эзний авралыг харцгаа. Тэр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египтчүүдийг та нар дахин хэзээч харахгүй. Эзэн та нарын төлөө байлдана" гэлээ. Эзэн Мосед "Чи тайгаан өргөж гараа далай дээгүүр сунган түүнийг хуваа. Израилийн хүүгүүд далай дундуур хуурай газраар нэвтрэнэ." Мосе гараа далай дээгүүр сунгалаа. Эзэн дорны хүчит салхиар далайн усыг ухраас нь ус хуваагдж хуурай газар гарлаа. Израилийн хүүгүүд далайн дундуур хуурай газраар явхад ус тэдний баруун зүүн талд хан мэт байлаа. Египтчүүд араас нь хойж фараоны бүх морьд түүний тэрэгнүүд ба морин цэргүүдэд тэдний араас далайн гол руу орлоо. Харин эзэн Египтийн армийг савууралд оруулж тэр тэдний тэрэгний дугуйг мулталж жолоодоход хэцүү болголоо. Египтчүүд сандран мэгдэж Израилаас тухтаацай, учир нь эзэн тэдний төлөө тулдарч байна гэцгээлээ. Эзэн Мосед хандаж гараа тэнгис дээгүүр сунгах гэлээ. Мосе гараа тэнгис дээгүүр сунгахад далай буцаж хэвэндэн орлоо. Египтчүүд зугдахыг оролдсон боловч эзэн тэднийг далайн дунд жигнэ. Фараоны айрам тэргүүд мордын ус мөрхөн авахд тэдний нэгэн ч үлдсэнгүй. Харин Израилийн хүүгүүд далайн дундуур хуурай газраар явлаа. Египтчүүдийн эсрэг эзний үлдсэн агуу их хүчийг израильчууд хараад ард түмэн эзнээс эмэн эзэн болон түүний зарц Мосед итгэлээ. Израильчуудыг Египтээс аварсны дараа удалгүй тэд Мосед гомдлон "Чи биднийг өхүүлэхээр хээр цөлд авчирлаа. Бидэнд ус алга, хоолч алга" гэцгээж байлаа. Эзэн агуу ивэлээ үзүүлж тэдний эргэлзээг үгүй хийж устай болголоо. Тэр бас үзэгтэн "Би та нартай тэнгэрээс тарахыг оруулна. Та нар өглөө бүр гарч тэдгээрийг цуглуулж авах хэрэгтэй" гэж хэллээ. Бурхан ийхүү үйлдсэн ба израильчууд үүнийг манна гэж нэрлэлээ. Удалгүйний үндэстэн Синайн цөлд орших нэгэн уулын урд буудлаа. Энхэн тэнгэр дуусч аянга цахилгаан цахилж асар хүчтэй бүрээн дуу удаан хөнгөнсөнд хооронд байсан бүх ард түмэн дагжин чичирлээ. Бурхан гадаар буун ирсэн учраас Синай уул бүхэлдээ асар хүчтэй дөргиж байлаа. Эзэн Мосег уулын оройроо дуудан аваачиж хэлсэн юм. "Би бол та нарыг боолчлын гэрээс Египтийн нутгаас гаргасан Бурхан эзэн байна." Эзний ярих зур тэрээр 10 хөлийг чулуун дээр бичиж авлаа. "Чи надаас өөр бурхадтай байж болохгүй. Чи өөртөө шүтэн бүтээж тэдэнд мөргөж тэдэнд үйлчилж болохгүй. Чи өөрийн эзэн Бурханы нэрийг дэмий бүү дурд. Амралтын өдрийг ариунаар сахи. Эцэгийнхээ хүндэл. Чи хүн бүү бол. Чи бүү завхаар. Чи бүү хулгай. Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрч. Чи хөршийнхөө гэр оронд бүү шунхай."
эзэн эдгээр хуулиар дамжуулан төгс хариун байдлаа өгсөн. Гэвч тэрээр мөн эдгээр хуулийг зөрчсөн тохиолдолд хэрхэх ёстойг Мосед үзүүллээ. Эзэн хэлсэн нь: та нар надад зориулан шороогоор тахилын ширээ босго. Түүн дээр өөрсдийн тахилыг өрг. Би та нарыг ерөөх болно. Цус нь та нарын гмийг халахж би та нарыг өршөөх болно. 40 жил цөлд амьдарсныхаа дараа Юда гэгдэх Израильчууд Бурханы амласан газар Канаан нутагт орж ирлээ. Харамсалтай нь Канааны оршин суугчид Бурханы эзнийг үгүйсгэж Израилийн хөвгүүдийн эсрэг байлаа. Харин Бурхан Юдачуудыг хамгаалж Авраам, Исаак, Яаков нарт амласан тэр газарт тэднийг сууршуулв. Эзэн тахилч нарыг шатаалт тахилыг өдөрдөн явуулж эвлэрүүлэл хийлгэхээр ажиллалаа. Жилд нэг удаа сахил хүртсэн тахилч хүмүүсийг эзний оршихугаас тусгаарлсан ариун оршихуд орно. Тэнд уг тахилч бүхэл үндэстний төлөө эвлэрүүлэл хийх юм. Олон жилийн дараа Израильчууд Давидыг хаанаар өргөмжиллөө. Эзэн Давидыг сонгож миний таалалд нийцсэн хүн гэж хэллээ. Эзэн Бурхан Давид болон эш үзүүлэгчдээр дамжуулан ард түмэнд ярьдаг байлаа. Израильчуудыг гэм хийхэд эзэн хэрв Юдачууд үргэлжлүүлэн гэм хийсээр байх ахвал харь үндэстэн газар нутгийг чинь эзлэх болно хэмээн эдгээр эш үзүүлэгчдээр дамжуулан Израильчуудад сануулж байлаа. Израильчууд түүний сануулгуудаас татгалзаж эзнийхээ эсрэг зүй ус зүйлүүлдэн түүний бүх тушаалуудыг умартан өөрсдийнх нь эсрэг эзнийг гэрчлэгч эш үзүүлэгчдийн амийг хороож байлаа. 800 жил дуулуургүй байсны эцэст Израильчууд нутгаасаа хөөгдөж Ассир болон Вавилонд боочлогдлоо. Юдачуудыг инхүү боолчлогдож байх үед эзэн эш үзүүлэгчдээр дамжуулан тэдэнтэй ярьсаар байлаа. Тэрээр хүмүүсийг гэмшил дуудаж гэм нүгэлд баригдсан хүн төрлөختнийг аврагч ирнэ гэж зөгнөж байлаа. Эш үзүүлэгч Мика тэр аврагч яг аль хотод төрөх мөн түүний мөнхийн шинж чанарын тухай Израилийг захирах нэгэн нь Бэтлехемээс гарч ирэх болно. Түүний гарч ирэх нь эртнээс мөнхийн өдрүүдээс байсан юм гэж зөгнөн хэлсэн билээ. Бурхан ирэх аврагч Давидын сурвалжид удамаас гарахыг ч мөн хэлсэн. Эш үзүүлэгч Малахийн зөгнөж бичснээр дамжуулан эзэн аврагчийг ирэхийг тунхаглах нэгэн тусгай элчийг би илгээнэ. Тэр элч аврагчийг хүлээн авахд хүмүүсийг бэлтгэн гэж хэлжээ. Эш үзүүлэгч Захария Иерусалимын охиноо үзэгтэн хаан чин чам руу очиж байна. Тэр бол зөв шударга ялагдашгүй даруй бөгөөд илжигний унаг болгон дудран унжээ гэж зөгнөн хэлсэн юм. Аврагч хамт тал хувааж идэж байсан хамгийн дотны анд нь өөрөөс нь урвахыг хэрхэн урьдчилан мэдэх тухай зөгнсөн байдаг. Энэхүү уралт нь 30 мөнгөн зоосны үнэтэй байх тухай эш үзүүлэгч Захария мөн бичин үлдээсэн юм. Бурхан Исая зөнчөр дамжуулан ирэх аврагч нь ташуурдуулан тавлуулж нүүр рүүгээ нулимуулах болно гэж хэлсэн. Түүнийг хэрхэн хороох тухай Давид аврагчийн гар хөлийг хадах хэдий ч түүний яс суурахгүй гэж хэлсэн байдаг. Аврагч Бурхан минь та юунд намайг орхино вэ гэж хэлэх бөгөөд үүнийг ажиглагчид эзэн түүнийг ангижруулж өгнө гэж итгэжээ хэмээн доог тохуу хийх болно. Давид мөн аврагчийн яс нь үенээсээ мултарч түүний цангааг гашуун цуугаар тайлна. Аврагчийг хавчигсад түүнийг хувцсыг хуваан авч нөмөргийг хэн авахаа шодно гэж бичжээ. Тамл уулснаас болж аврагчийн нүүр хөхнээс болсныг гэрч нар хараад уул галдцгаах болно гэж Исая хэлсэн байдаг. Библийн сударт нэгэн өдөр Давидын үр удам болон Иерусалимын оршин суугчид аврагчийг хадсан байхыг харна гэж Библийн номнуудад зөгнөж бичсэн байдаг. Аврагчийг ирэхээс олон зуун жилийн өмнө энэ бүхнийг Библийн сударт бичиж үлдээсэн юм. 70 жил харь улсад эзлэгдсэний дараа их эзэн өөрийн хүмүүсийг Израилийн газар нутагт эргэж ирэхийг зөвшөөрлөө. Зөвхөн нэг хэсэг хүмүүс буцах сонголт хийлээ. Тэд бусад Юдачуудыг адил харь үндэстнүүдийн захиргаан дор амьдарчээ. 500 жилийн дараа Ром Израилийг захирч байх үед Давидын удмын Йосеф, Марь хоёр гэрлэхээр төлөвлөж байсан хэдий ч тэднийг дэр нийлэхээс өмнө Мария хэвлийдээ Бурханы ариун сүнсний хүчээр хүүхэдтэй болсон байлаа. Эзний тэнгэр элч Йосефийн зүйдэнд үзэгдэж Йосефо Марийг эхнэрээ болохоос бүү эмэгтэн. Учир нь түүнд олдоод байгаа ариун сүнснийх юм. Энэ хүүхэд бол Бурханы хүү. Түүнийг хүү төрүүлэхэд чи түүнийг Есүс буюу аврагч гэж нэрлэв. Учир нь тэр өөрийн ард түмнийг нүглээс аварна гэж хэллээ.
Эш үзүүлэгч Исаиагийн зөвнөж хэлснээр эзэн өөрийн биеэр тэмдэг үзүүлнэ. Харахтун онгон бүсгүй хүү төрүүлнэ. Тэгээд тэд түүнийг Иммануэль буюу бидэнтэй хамт буй Бурхан гэж дуудана гэсэн юм. Мар, Йосеф хоёр хүн амын толгод бүртгүүлж татвар төлөхөөр Бэтлехэм хот руу явлаа. Тэднийг тэнд байхад Мар ууган хүүгээ төрүүлж Есүс гэж нэрлэлээ. Зөнчдийн хэлсэн ёсоор Есүс Бэтлехэм хотод Давид хааны удамд мэндэллээ. Тэр газар хэдэн хончид сүргээ манаад хээр хоноглож байжээ. Гэнт эзний тэнгэрлэгч тэдний өмнө зогсож эзний цог жавсан тэдний эргэн тойронд гийсэнд хончид үлэмжийн айдаст автжээ. Тэнгэрлэгч тэдэнд бүү айхтөө. Би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод аврагч эзэн Христ та нарын төлөө мэндэллээ гэж хэллээ. Хөөсөд сүмсэн дотор хүчтэй болсон бөгөөд Бурханы нэгүслэл түүний дээр байлаа. Есүсийн бие болон мэрэгэн ухаан өссөөр Бурханы болон олон түмний тааллыг хүртлээ. Есүсийг 30 нас хүрэхэд баптизм хүртээгч Иохан гэгч нэгэн эрд төлд ингэж хэлжээ. Гэмшгэ эзний өмнө өөрсдөө бэлтгэх түн хэмээн сургаал зааж уссан баталгаа хийж өгч байлаа. Иохан бол эш үзүүлэгчдийн зөвнөн хэлсэнчлэн аврагчийн эрхийг тунхаглана гэсэн зууч байлаа. Есүс Иоханоор баптизм хүртэхийн тулд Йорданголд хурц ирлээ. Иохан Есүсийн ирж үг хараад үлэгтэн дэлхийн гмийг авч чадах эзний хурх гэж хэллээ. Есүс баптизм хүртээд голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж Бурханы сүнс тагтаал угаад илгөөж түүн дээр ирэхийг тэр харлаа. Тэнгэрээс энэ бол миний хайрт хүү, түүнд миний таалал оршдог гэж дуу гарлаа. Есүс 40 хоногийг цөлд өнгөрүүлсний дараа Еваг Эдний цэцэрлэгт мэхэлж чадсан муу ёрын сүнс Есүсийг уруу татах арга зам хайсаар байсан ч Есүс гэм хийсэнгүй. Эцэстэн Сатан Есүсийг асар өндөр уланд аваачаад дэлхийн бүх хаанчлалуудыг болон сүр хүчийг үзүүлээд хэрвээ чи сүхэр надад мөргүүл энэ бүхнийг би чамд өгье гэж хэлэхэд Есүс зайл Сатана, учир нь чи өөрийн Бурхан эзэндээ мөргөж зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг юм билээ. Ийхүү Есүс Бурханы хүү хүн төрөлхтний дүрээр энэ дэлхийд ирж амьдрахдаа бидний нэгэн адил соригдсон хэдийч гэм хийсэнгүй. Тиймээс Адам соригдсон гэм хийсэн бол Есүс тэгсэнгүй. Энэ нь Бурханы илгээсэн гурав болох Есүс хүн төрлөختний аврагч мөн болохыг харуулжээ. Есүс тоо томшгүй болон гайхамшгүүдийг үлдэж Бурханы амласан аврагч гэдгээ нотлон харуулсан юм. Нэгэн хормын найран дээр Есүс усыг дарсуулгав. Тэр 38 жилийн турш суун өвчтэй байсан хүнийг эдгэв. Уйман өвчтэй хүн Есүсийг хараад нүрээрээ газар унаж хэрвээ та хүсвэл намайг цэвэр болгож чадсан шүү дээ гэж гуйсан. Тэр мутараа сунгон түүнд хүрч цэвэрш гэсэнд тэр даруй түүнээс уйман өвчин зайж тэр цэвэршжээ. 12 жилийн турш өвдөж эмч нарт үзүүлсэн хэдий ч тусыг олоогүй нэгэн эмэгтэй Есүсийн нүмергэнд хүрлээ. Тэр эргэж хараад охин минь итгэл чинь чамайг эдгэлээ амар тайван явдаа гэлээ. Өөр олон янзын өвчнөөс суулж зовж шаналсан хүмүүс түүний өмнө ирэн эдгэж байлаа. Есүс 12 эрийг сонгон өөрийгөө даг гэж хэллээ. Есүс тэдэнд муу ёрын сүнсийг зайлуулах хүч ба эрхэм мэдлийг өгч Бурханы хаан тулсыг тунхаглуулахаар болон өвчтөе хүмүүсийг эдгэлэхээр илгээв. Түүний алдар суу энэ тэндгүй талхаж түүгээр эдгэлэхийг хүссэн сургаалын сонсох гэсэн асар олон хүн түүнийг дагдаг байлаа. Цугласан 5,000 хүнд идэх хоол хэрэгтэй болоход Есүс нэгэн залуу хөвгүүний хоол болох загас талхыг авч талархал өргөн хуваагаад шав нартаа өгч эхэлсэнд тэд хүмүүст тараан өглөө. Бүгд идэж цадаад үлдэгдлийн цуглуулахад 12 сагс боллоо. Гэвч хүмүүс Есүсээс улам илүү нотлогоо шаардсаар байлаа. Тэр тэнгэрээс тэдэнд идэх талах өгөө гэж бичсэн ёсоор бидний өвөг дээдэс цөлд маан идсэн
гэцгээхэд Есүс тэдэнд тэнгэрээс бүүн ирж ертөнцийн амийг өгдөг нь Бурхны талах юм гэлээ. Эзэн энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаа ч гэж хүмүүс хэллээ. Есүс тэдэнд би бол амийн талх байна. Над руу ирдэг хүн хэзээч өсөхгүй. Надад итгэдэг хүн хэзээч сангахгүй гэж айлдлаа. Есүс хүний хүү олон зовлон эдэлж ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж алуулна. Тэгээд 3 дахь өдрөө амилна гэж зөгнөлөө. Шашны болон улс төрийн ихэнх өдөрдөгчид Есүсийн сургаалыг эсэргүүцэж байлаа. Хэдий тийм боловч Фарисеучуудын нэг Никодем гэгч үннийг ирж Есүс дээр шөнөөр ирлээ. Хэн дээрээс төрн тэр Бурханы хаанчлыг үзэж чадахгүй гэхэд Никодем түүнд настай болсон атлаа хүн хэрхэн төрөх вүлээ? Хүн эхийн хөвлөд ороод 2 дахин орж төрж чадна гэж юу? Гэлээ. Есүс махан биенээс төрсөн нь махан бие, сүнснээс төрсөн сүнс болоо. Чи дээрээс төрөх ёстой гэж би чамд хэлсэн бүү гайх гэлээ. Ийм яаж байх юм бэ гэж Никодем түүнээс асуулаа. Сүнслэг үннийг ойлгохгүй байж шашны талаар бусдад хэрхэн багшлах вүлээ гэж Есүс түүнийг зэмлэлээ. Тэгээд Есүс сүнсээр хэрхэн дахин төрөх тухай тайлбарлаж өглөө. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүдэн итгэгч хэн ч мөхөхгүй харин мөнх амьтаа болох юм. Бурхан өөрийн хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц рүү илгээсэн билээ. Гол буруутгах зүйл нь гэвэл гэрэл ертөнцид ирэхэд хүмүүсийн үйлс бузар муу учир тэд харанхуй гэрлээс илүү хайрлсан. Хүүдэн итгэдэг хүн мөнх амьтаа, харин хүүдэн итгээгүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг. Эцэстэн Никодем ойлгож итгэлээ. Есүс нэгэн Самари эмэгтэй тандаж хэлсэн нь миний өх уснаас суугч хэнч хизээч сангахгүй. Харин миний өх ус тэр хүний дотор мөнх амьд хүртэл оргилох булаг болно гэхэд тэр эмэгтэй Есүс тандаж Христ гэгч Месиа ирэхийг би мэднэ. Тэр нэгэн ирэхдээ бүх зүйлсийг бидэнд мэдүүлж өгнө. Есүс түнд чамтай ярьж байгаа би бол тэр илч мөн гэлээ. Дараа нь Есүс хүмүүст сурган хэлсэн. Хэрв хэн нэг нь миний араас явахыг хүсвэл тэр хүн өөрийгөө үүсгэж намайг даг. Хэрв хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал юуны ашиг байх вүлээ? Сэрэмжтэй бай. Ховдог шунхаа сэтгэлээс болгоомжлохдон. Газар дээр өөрсөддөө эд баялаг бүү хураа. Та нарын эд баялаг хаана байна? Зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно. Тэгээд ахлах тахилч нар болон фарисеучуд зөвлөлдөж бид яах вэ? Энэ хүн олон тэмдгийг үйлдэж байна. Хэрэг бид түүнийг ингэж орхивол бүх хүмүүс түүнд итгэнэ. Тэгвэл оромчууд ирж манай орныг болон үндэстний маань устгандаа гэцгээв. Энэ зүг Есүс агуу их хэрэг мэдэлтэйгээр сүмд сургаал заасаар байлаа. Есүс ороод юм худалдаж авч байсан болон худалдан авч байсан хүмүүсийг хөөн гаргаж тэдэнд тандан хэлсэн юм. Миний гэр бол бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэнэ гэж судалт бичигдээгүй гэж юу? Гэтэл та нар түүнийг дээрэмчдийн үүр болгожээ гэлээ. Тэрээр хүүдний итгэгч хэн ч мөхөхгүй. Мөнхийн амьтаа болох нь намайг илгээгчийн хүсэл бөгөөд итгэсэн хүмүүсийг би булшнаас нь амьлуулах болно. Гэвч та нарын зарим нь итгэхгүй гэж хэллээ. Эдгээр үл итгэгч хүмүүс нь хэн болох? Хэн түүнийг барьж өгөхийг Есүс эхнээс нь мэдэж байсан. Тэгээд Есүсээс болж олон түмний дотор хагарал гарчээ. Удалдагчдын дунд Есүст итгэгчид байсан хэдий ч фарисеучудаас болоод шашны цугларалт хийдэг газараас хөөгдөхөөсөө айн тэд өөрсдийн итгэлийг ил хүлээж зөвшөөрдөггүй байлаа. Тэд Бурханы хүндэтгэхийн оронд хүнийг хүндлэх дуртай байлаа. Ахлах тахилагч нар болон хуулийн багш нар түүнийг хэрхэн хөнөөх аргаан хааж байлаа. Гэвч тэд хөнөөх аргаан олсонгүй. Учир нь түүний сургаал заахад бүх хүмүүс чиг тавин сонсдог байлаа. Есүс сүмд үргэлжлүүлэн сургаж би бол ертөнцийн гэрэл, намайг итгэн дагсан хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдлаа. Есүс өөрт нь итгэсэн Юдэшүүдэд
Хэрв та нар миний үгэн дотор байвал үнэхээр миний дагалдагчид байна. Тэгээд та нар үннийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө. Хэрвээ хүү та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно. Би бол үүд мөн. Хэрв хүн надаар оролдвол тэр аврагдах болно. Би бол сайн хончин мөн. Сайн хончин хондийнхоо төлөө амиа өгдөг. Миний хонин зүрх дууг нь сонсдог. Би тэднийг мэддэг өгөөд тэд намайг дагдаг. Би тэдэнд мөнхийн амийг өгнө. Тэд хэзээш мөхөхгүй өгөөд тэднийг хэн ч миний гараас булаахгүй гэж хэллээ. 3 жил сургаал заасны эцэст Есүс шав нартаа хүн хэзээч унаж байгаагүй дудран авчрахыг даалгалаа. Есүс дудран гунлаа. Түүнийг тийм Иерусалим руу явах зуур олон түмэн бүгдээрээ өөрсдийн үдсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурхныг магтацгааж байлаа. Тэд хосаана эзний нэрээр ирэх чи хаан өрөөлтэй амар тайвны тэнгэрт алдарн хамгийн дэдэд байх болтугай гэж байлаа. Тэгээд Есүс ойртон ирж хотыг хараад түүний төлөө уйллаа. Учир нь ард түмэн түүнийг Бурхны амлсан аврагч гэж таньсангүй. Есүсийн 12 дагалдагчдын нэг болох Искариот гэгддэг Юдаст сатан шүглэлээ. Юдас явж Есүсийг яаж бариулах талаар ахлах тахилч нар болоод түшинтэй зөвлөл. Тэд баярлаж түүнд 30 мөнгөн зоос өгөх тохиолдсон. Юдас санаа нийлж түүнийг тэдэнд хурсан олноос дайдуухан барьж их аятай завшааныг эрэлхийж эхэллээ. Есүс өөрийн өнхөх цаг ирж байгааг мэдээд дээгүүр өнгөрөх баяраар дагалдагчдынхаа хамт оройн зоог барьлаа. Тэр талх авч талархал өргөд тэдэнд хуваан өгтөө. Энэ бол та нарын төлөөх миний эвдэрсэн бие. Намайг дурсаж үнийг үйлд гэлээ. Тэр мөн аяг авч талархал өргөд тэдэнд өглөө. Тэд бүгд аягнаас ууцгаалаа. Есүс тэдэнд хандав. Энэ бол нүглүүдийн уучлалын төлөө миний цусаар тогтоох шинэ гэрээ юм. Харин би та нарт хэлье. Үүнээс хойш би энэ ус үзмийн дарсыг та нартай хамт эцгийнхээ хаанчлалд шинээр уух өдрийг хүртэл ёроохгүй. Харин би та нарт хэлье. Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итэг, мөн надад итэг. Миний эцгийн гэрт орон байр олон бий. Би та нарт орон байр бэлтгэхээр явна. Хэрв би явж та нарт орон байр бэлдвэл дахин ирж та нарыг өөртөө авна. Би хаана байна? Та нар тэнд байх болно. Миний явах газарт очих замыг та нар мэднэ гэж айлтлаа. Томс түнд эзэн бид таныг хаашаа явахыг мэдэхгүй. Бид тэр замыг чинь яаж мэдэх вэ гэсэнд Есүс би бол зам, үнэн ба ам. Хэн ч надаар дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй. Тэр шөнө Есүс ирж буй хэцүү цагийн тухай дагалдагчдаа сэрэмжилүүллээ. Тэр хэрвээ ертөнцид та нарыг үзэн ядвал та нараас өмнө намайг үзэн ядсныг нь мэдэгтэн. Намайг үзэн яддаг хүн миний эцгийгч мөн үзэн яддаг гэж айлтлаа. Оройн зоог барьсны дараа Есүс Гетсеманы цэцэрлэгтээ залбирахаар очлоо. Есүсийн дагалдагчид, ахлах тахилч нар, хуулийн багш нар, сүмийн түшимдүүд Есүсийг хан тэнд ирлээ. Есүстэй хамт саяхан зоог барьсан Юдас тэднийг дагуулan иржээ. Юдас Есүстэй дөхөн очиод урвсны тэмдэг болгон үнслээ. Энд Есүс цугласан олонд өөрийгөө таниулж би байна гэж хэлэхэд хүмүүс ухарч газар унцгаалаа. Дараа нь тэд Есүсийг баривчлан тэргүүн тахилчийн гэрт аваачлаа. Сүмийн түшимдүүд түүгээр доог тухуухийн түүний нүр рүү нулимлаа. Тэд Есүсийн нүдийг боож нударгалан жанчиж хэн чамайг зохив ээш үзүүлээч гэж байлаа. Маргааш өглөө эртэн цуглуулсад Есүсийг Ромын захирагч Пилатын даваачин энэ хүн манай Юдэн ард түмнийг уруу татж явахыг бид оллоо хэмээн гүтгэж эхэллээ. Харин Пилат Есүсийг байцаасныхаа дараа ахлах тахилч нар захирагчид болон ард олныг дуудаад өхүүл зохих хэрэг тэр юр хийгээгүй юм байна. Эмд түүнийг би цээрлүүлээд суллаа гэлээ. Гэтэл цуглуулсан олон бүгдээрээ түүнийг тонлог түүнийг цовдол хэмээн нэгэн дуугаар хашгирлаа. Пилат хүмүүсийн шаардлагыг биелүүлэхээр түүнийг ташуурдуулаад цовдлуулахаар буцаалаа. Ромын цэргүүд үүргнээр дэтгэм сүлжээд түүний толгой дээр тавьж нил ягаан өнгийн нөмрөг нөмрүүлэн
Иудын хааныг мэндчлээ гэд нүрийг алгадлаа. Дараа нь тэд Есүст модон загалмай өргүүлэн гавлын газар гэсэн утгатай Голгота хэмээх газар тавиачлаа. Олон жилийн өмнө Бурхан Авраамд өөрийн ганц хайртай хүү Исаака өргөл болгох гэж хэлж байсан яг тэр газар Бурханы цорын ганц хайртай хүү бол Есүсийг загалмайд хадлаа. Тэд инхүү үлдэж байх зүр Есүс тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэлээ. Есүсийг хоёр гэмт хэрэгтний дунд цовдлжээ. Тэргүй түүний хувцсыг хуваан авч нөмөргийг хэн авахаа шодлоо. Инхүү Давидын зөвгнөн хэлснээр биелэгдлээ. Ард олон 3 цагийн турш энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл түүнийг тохуурхан тэр бусдыг авардаг байсан. Хэрвээ тэр Бурханы Христ түүнийг сонгогдсон нэгэн мөн юм бол өөрийгөө авраг гэж байлаа. Бүтэн 3 цагийн турш бүх газрыг харанхуй нөмрлөө. Эзэн мэдний бүх гэмиг түүн дээр тохов гэж зөвхөн хэлсэн. Үүний дараа Есүс бүх юм эдүгэ биелэгсэнийг мэдээд Бурхан минь юунд та намайг орхив гэж чанга дуугаар хашгирлаа. Дараа нь судар биелэгдэхийн тулд би цангаж байна гэлээ. Цэргүүд түүнийг дооглон түүнд гашуун цөөгч. Хэрвээ чи ээдэшүүдийн хаан мөн юм бол өөрийгөө авраач гэлээ. Есүс цөг амсаж энэ нь төгслөө. Таны гарт би сүнсээ даатгая гэв. Тэргүүнээ годайлгон сүнсээ даатгая. Түүнийг амьсгалаа хураахад нар халхалагдаж газар хөдлөн сүмийн хөшиг 2 хэсэг болон оргиджээ. Ромын зуутын даргын явдлыг хараад энэ хүн үнэхээр Бурханы хүү байсан байна гэжээ. Цэргүүд ирж Есүстэй хамт сувлагдсан 2 хүнийх нь хөлийг хугаллаа. Харин Есүс рүү ирээд түүний хэдийнэ өгсөн байхыг тэд үзээд хөлийг хугалсан. Цэргүүдийн нэг нь түүний хажуу руу жадлахад цус ус хойжлоо. Судрын түүний нэг ч яс хугалагдахгүй бөгөөд тэд жадалсан хүн руугаа харах болно. Гэсэн нь биелэгдэхийн тулд эдгээр нь болжээ. Энэ бүхний дараа Йосеф, Никодем гэгч 2 итгэгч Есүсийн цогцсыг авч анхлан үнэрттэй майланган даавгаар орон хатан бүлсэнд тавьжээ. Тэгээд Юудэ захирагчдын хүсэлтээр уршны хатан дээр лац тавьж Ромын цэргүүдээр мануулсан юм. 3 хоногийн дараа маш хүчтэй газар хөдлөлтөж эзний тэнгэрлэгч уршны амнаас хатыг зайлуулжээ. Ромын цэргүүд айн чичирт зүгтлаа. Есүсийн дагалдагчид хатан бүш рүү ирж уршны чулуу хөдөлсөнийг хараад гайхан алмайрлаа. Гэрэлтсэн хувцастай 2 хүн гэнт тэдний хажууд зогсож байлаа. Тэр та нар үхлийн өршин дотор амьд хүний юунд хайна вэ? Тэр энд байхгүй. Тэр амилсан. Тэр та нарт юу айлдж байсныг санацгаа. Тэр нүгэл хүмүүсийн гар тушаагдж цовдлогдоод 3 дахь өдөр нь амьлах ёстой гэсэн шүү дээ гэж хэлжээ. Тэд түүний үгийг саналаа. Тэр өдрийн үдэш Есүс дагалдагчид дээрээ ирж амар амгалан та нартай хамт байх болтугай гэлээ. Гэвч тэд айн сандарч сүнс үзэгдүү хэмээн боджээ. Есүс тэдэнд миний гар, миний хөлийг хараач. Би өөрөө байна. Надад гар хүргээд үз. Учир нь сүнсэндээ та нарын харж байгаа шиг ясмах байдгүй. Бүх зүйл миний та нарт хэлсэнчлэн боллоо. Мосегийн хууль иш үзүүлэгчд болоод дуулалдах миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гэд судрын ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээж Христ зовлон эдэлж 3 дахь өдрөө
үхэгсдээс амьлах болно. Нүглийн уучлал болон гэмшил тухай түүний нэрээр бүх үндэстэнд тунхаглахын тулд та нар энэ бүхний гэрч боллоо гэж. Есүс өөрийгөө амьд үхлээс амьлуулагдсан гэдгийг батлан харуулахын тулд олон хүнд харагдсаар байлаа. Есүс дагалдагчдаа бүх дэлхийгээр явж сайн мэдээг тунхаглах тун гэж айлтлаа. 40 хоногийн дараа Есүс дагалдагчдаа ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим бүх Иудэ Самари нар байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэх болно гэлээ. Тэр инхүү айлсны дараа тэднийг харж байхад нь дээш өргөгдөж үүлэнд орж тэдэнд харагдахгүй боллоо. Цагаан өмсгөлтэй хоёр хүн гарч ирэн юунд та нар тэнгэр ширтэн зогсон вэ? Та нараас өргөгдсөн тэнгэр даваагчигдсан энэ Есүс нь та нарын харсан лугаа дээр тэм буцаж ирнэ гэлээ. Тэгээд Есүсийн дагалдагчид газар сайгүй явж сургаал номлож усан баталгаа хийн хүмүүрт Христ даврагч өхлөөс амьсныг ярьж байлаа. Тэд сударт бичигдсэнийг үзүүлж Адамаар дамжин гэм нүгэл болон үхэл энэ ертөнцид ирсэн бөгөөд харин Есүс Христээр дамжин уучлал болон үхэгсдээс дахин амьлуулалт нь ирснийг хэлж байлаа. Тэд Есүсийг өөрийн эзэн аврагч хэмээн итгэж Бурханд найдан үхэгсдэд нэгэн өдөр хэрхэн амьлах болон амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд үлдсэн бид тэдэнтэй эзэнтэй уулзахаар үүрэн дотор өргөгдөн гэж хэлж байлаа. Бурханы номонд мөн тэнгэр нээгдэж Есүс ялсан хаан шудраг шүүгч бид энэ ертөнцид буцаж ирнэ. Түүний өмсгөл дээр хаадын хаан эзэдэн эзэн гэж бичигдсэн нэртэй ажээ. Тэнгэр дэх дайчин цагаан зүсний морд унан түүнийг дагнаа. Иш үзүүлэгч Захариан зөвлөсөнчлэн Есүс чидүүн уулан дээр зогсож тэр уул голоороо хуваагдан Христ бүх дэлхийг ноёлох болно. Гэвч олон мянган жилийн төгсгөлд Сатан дахин нэг удаа бүх үндэстнүүдийг мэхлэхээр гарах боловч Бурхан гал тэнгэрээс уун ирж Сатаны дагагчдыг хуйхална. Тэгээд эцэст нь өнөх мэхлэгч Сатан галт нуур руу хаягдж өдөржин шүнжин мөнхийн мөнхөд тарчлан зовх болно. Үхсэн их баг хүмүүс цагаан өнгөтэй агуу сэнтийн урд Бурханы өмнө зогсох бөгөөд хэн нэгний нэр амийн номд бичигдсэн олдохгүй бол тэр хүн галт нуурт хаягдах болно. Харин шин тэнгэр газарт Бурхан өөрөө хүмүүсийн дунд байна. Бурхан тэдний нүднээс нулимсгэрийг харж тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо. Эзэн Бурхан тэднийг гээгүүлэх учраас тэдэнд дэнлүүний гэрэлч, нарны гэрэлч хэрэггүй болно. Учир нь Бурханы цог жавхлан тэднийг гэрэлтүүлж дэнлүү нь хорг байх өгөөд үеийн үед хаачлах болно. Амийн мод тэнд байх өгөөд тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Есүс цангасан нэгэн эрэг, хүссэн нэгэн амийн усыг үнгүй авг. Харахт би удахгүй ирнэ. Миний үгсийг сахигч нь ерөөлтэй юм. Бурханы үг та нарын дотор байж намайг илгээсэн нэгэнд итгэвэл ядагдахгүй бөгөөд үхлийг давж мөнхийн амьд хүрэх болно. Энэ бол танд өргөх Бурханы төв. Библи хэмээх энэ номонд бичигдснээс үзэхэд орчлон ертөнцийг бүтээж амьдрал өгөгч Бурхан хүн бүрийн төлөө санаа тавьдаг бөгөөд та ч гэсэн түүнийг танин мэдэж бидний амьдралд бэлдсэн гайхамшиг төлөвлөгөөг нь хүлээн авах боломжтой. Бурхан бол ариун нэгэн учир биднийг мөн өөртөөгөө адилхан байхыг хүсдэг. Амьдралын тань цорын ганц эзэн хэмээн хүндлүүлэхийг тэр хүсдэг юм. Анхны хүмүүс болох Адам, Ева нар Бурханд итгэх итгэлэн алдсны адил бид өөрсдийн амьдралыг Бурхангүйгээр удирдахыг хичээн гэн нүгэлд баригдсан билээ.
Библиэд хэлэхдээ хэдийгээр эзний бүх хуулийг сахидагч нэг нь зөрчвөл түүний өмнө хууль зөрчигч гэм буруутай нэгэн болно гэдэг. Ямар ч шашинлаг хүн байсан, эсвэл ямар ч сайн үйлс бүтээсэн байсан, та Бурханы ариун байдалд хизээч хүрч чадахгүй. Та бол Бурханаас салж төөрсөн нэг. Харин эзэн таны дорой байдлыг ойлгон маш их хайрладаг учраас өөрийн цорын ганц үгээ энэ дэлхийд ирүүлж бидний гэм шийтгэлийг түн тогсон юм. Библиэд гмийн төлөөс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний эзэн болох Христ Есүс доторх мөнх ам гэж бичсэн байдаг. Аврал бол бэлэг. Хүн өөрийн хөл сүчээр үүнийг олж авч чадахгүй. Библийн Иохан номын 3 дугаар бүлэгт Есүс шашны удирдагч Никодемд мөнхийн амийг авахын тулд дахин төрөх ёстой гэж хэлсэн байдагчлан та ч гэсэн сүнсээр дахин төрж Бурханы гэрүүлд орох ёстой. Тийм учраас та Есүсийг өөрийн амьдралд өрж оруулан гэмээ уучлуулах хэрэгтэй. Хэрв та Бурханы хүүхэд болон Есүсийг өөрийн аврагчаа болохыг хүсч байвал яг одоо Бурхан тандан ярихтун. Та дараах залбирлыг дотроо болон чангаар намайг даган хэлж болно. Их эзэн минь ээ, би таны өмнө өөрийн гэм нүглийг хүлээн зөвшөөрч байна. Миний гэмийн төлөө загалмай дээр нас барсан тань баярлалаа. Би сэтгэл зүрхээ нэж таныг аврагч их эзэнэм болохыг хүсэж байна. Есүс, миний амьдралд орж ирж байгаад тань баярлалаа. Амин. Хэрв та сая инхүү залбирсан бөгөөд Бурхан эзний тухай илүү ихийг мэдхийг хүсэж байвал та дараах 3 зүйлийг хийгээрэй. Та залбирлаараа дамжуулан Бурхантай үргэлж ярьж байх хэрэгтэй. Та Бурханы үг болох Библийг уншиж түүнийг сонсох хэрэгтэй. Та Бурханыг илүү таньж мэдэхийн тулд сүм цуглаанд очиж Бурханы болон түүний үгийг хүндэлдэг хүмүүстэй нөхөрлөх хэрэгтэй.